За сайн байцгаана уу. Намайг Төгөлдөр гэдэг. За маркетингийн чиглэлээр одоо ажиллаад 7-8 жил болж байна. Тэгээд оюутан байхасаа эхлээд яг хоо энэ чиглэл рүү орж ажиллаж байсан. Тэгээд өөрийнхөө одоо туршлагаас танилцуулах гэх юм бол 4 компанид байгуулж дампууруулж исэн. Тийм л туршлага байна. Тэгээд миний өнөөдрийн ярих сэдэв болохоор захим орчинд байгууллагын PR гэж байна л да. Тэгээд энэ сэдэв оногдсон. Тэгээд энэ сэдвийнхээ хүрээнд нэг богинохоо довчхон бөгөөд тэгээд хоорондоо илүү их ярилцвал биднэрт илүү өрөв дүнтэй авах болов гэж бодож байна. Тэгээд PR гэж юу вэ гэсэн ойлголтын дээр богинохоо зүгээр довчхон зүгээр ойлголтоо бүгдээрээ сэргээгээд нэгтгэхэд явчихвал зүгээр юм болов гэж бодлоо. Тэгээд би энэ үгийг тайлбарлахын тулд нэг ийм зураг олсон юм. Тэгээд ихтэй зурган дээр болохоор би бол маш сайн хайрлагч гэж одоо эсрэг хүснийхээ үнд хэлж байгаа бол энэ бол одоо маркетинг гэж үзэж байна. Харин хэрвээ би бол чамайг сайн хайрлаж чаднаа гэж хэлэх юм бол энэ бол зар сурталчилгаа бол. Эсвэл энд би амар сайн хайрлагч, би амар сайн хайрлагч, би амар сайн хүнийг хайрладаг гэж явах юм бол энэ бол бас л нэг зар сурталчилгааны нэг хэлбэр болно гэсэн. PR юугаар өөр юм бэ гэхээр надад тэр бол маш сайн хайрлагч гэж хэн нэгэн одоо миний тухай өөр хүнд ярих юм бол энэ бол миний хийж байгаа PR гэсэн үг л чинь. За энэ хүн одоо миний үгийг дамжуулж байгаа энэ хүн маань бас ямар хүн байх вэ, хэн байх вэ гэдгээс шалтгаалаад одоо бидний одоо PR маань яг PR уу эсвэл нэг хар PR уу, цагаан PR уу, нэг саарл PR уу гэдэг тэр ялгаанууд нь гарч ирнэ. Гэхдээ би тэр тухай бол ярихгүй. Харин хэрвээ тэр хүн маань намайг ойлгоод за энэ бол үнэхээр намайг сайн хайрлах хүмүүс юм байна гэж ойлгох юм бол би тийчээ ингээд брэнд болчихж байна л гэсэн үг болж байгаа юм л. Ер нь давчхондоо ингээнээр бол ингэж ойлгоход болно гэж бодож байна. Тэгээ би нэг дөнгөж өчтөр болсон юм л да нэг жишээ тааралдаад авцсан. Энэ бол сакс үзэж байхад спортын сайтууд ч юм уу тэгэл тийм сайтуудаар их гарсан мэдээлэл. Тэгээ энэ юу болсон гэхээр Nike Jordan гэдэг нэг брэнд байгаа. Бүгдээрээ мэдж байгаа те. Тэгсэн чинь өчигдөр энэ Jordan 28 гэсэн тийм пүүз шинэ бүтээгдэхүүнээ яг хүний хөлөнд өмсгсөн байгаа байхгүй өчигдөр. Тэгээд энийг шинэ бүтээгдэхүүн гарлаа гэсэн энэ мессежийг хүргэхийн тулд тэд нэр мэдээж тодорхой хэмжээний зар сурталчилгааг бол хийж байгаа бүх байдлаар. Гэхдээ энэ дээр ямар PR хийсэн бэ гэхээр залуу руки од болох одоо энэ Russell Westbrook гэдэг Thunderspark тоглодог энэ NBA-гийн шинэ залуу одод өмсүүлсэн байна. Өчигдрийн тоглолтын дээр энэ тоглогч яг энэ пүүзийг өмсөж гарсан. Тэгээ энэ тухай маш олон сакс сонирхогч яг энэ бүтээгдэхүүний зорилтод худалдаа авагч нар маань энэ талаарх мэдээллийг авсан. Тэгээ энэ талаарх мэдээлэл гэдэг маань болохоор Jordan 28 гэдэг шинэ бүтээгдэхүүн гарсан байна гэдэг мессежийг бүгд хүлээж авсан гэсэн үг л. За PR-ын яг гол зорилго бол байгууллага хүргэсэн мессежээ ямар хэлбэрээр хүргэж ийнэ гэдгийг л хэлээд байгаа. Байгууллага гол мессежээ одоо хүргэх тэр л процессыг бол PR гэж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ энэ дээр бол за энэ шинэ тоглогчийг ашиглаж гин үү эсвэл бусад зар сурталчилгааны хэрэгслүүдийг ашиглаж гин үү өөр зүйлийг ашиглаж гин үү энэ бол маркетинг болоо явчихна. Тэгээ яг хөө энэс гарах үр дүн нь болохоор хүмүүсийн яг нэг зорилтод худалдаа авагч нарын анхаарлыг татж чадна. Тэгээд дээрэс нь энэ бүтээгдэхүүн маань худалдаанд гараагүй байгаа учраас маш хүлээлтийг үүсгэж чадсанараа энэ бол нэг жишээ болгож болох юм болов уу гэж орсон. За үүний дараа жишээ гэх юм бол энэ ч би нэг уржиг дээр яаж байгаа Newsy Man руу орсон чинь ийм баннер харсан байхгүй. Тэгээд за энэ яг энэ сэдвтэй минь холбож тайлбарлаж болох юм байна гэд. Тэгсэн чинь ашгүй энд банкны хүмүүс айгүй их сууж байна. Би бол энэ банкер гэдэг энэ сэтгүүл энэ юу чи энэ байгууллагын тухай би мэдэхгүй. Гэхдээ
Голомт банк одоо 2012 оны одоо энэ банкэр зүйлээс Монголын шилдэг банк болсон гэдэг зүйлээрээ PR хийж байгаа байхгүй юм чи. Тэдний хүрэх гэж байгаа мессеж нь болохоор шилдэг банк. Харин үүнийг нь дамжуулж байгаа юу нь болохоор банкэр гэдэг энэ сэтгүүл юм уу юу энэ одоо банктайхан сайн мэдж байгаа. Энэ байгууллага байна. Тэгээ ингэснээр энийг голомт банк маань өөрөө зардлаа гаргаад банк өөрөө зардлаа гаргаад олон нийтэд хүргэснээр шилдэг банк гэсэн мессежийг харилцагчдартаа хүргэснээр харилцагчийнхаа тоог нэмэгдүүлэх юм уу надад. Угаасаа тэгэл шилдгийг бол хүн болгон сонирхох туфтаа шүү дээ. Ийм зорилго агуулж байгаа. Энэ л бол ерөөсөө яг PR. Тэгэд PR-ыг үндсэндээ дүгнээд хэлэхэд бол агуулгын бодлого л гэж түгнэ. Агуулгын бодлого. Агуулга маань хар байна уу, цагаан байна уу, эсвэл саарл байна уу? Тэр бол ерөөсөө бидний л асуудал. Бид нар яг ямар мессежийг хүргэх вэ гэдэг чинь чухал байна. Ямар мессежийг хүнд өгөх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгээд тэрнээс тэр мессежийг яаж хүргэх вэ гэдэг бол тэр бол дараагийн асуудал болж байна. За тэгээд мэдээлэл түгээх хэрэгсэл маань өдөр их тусам нэмэгдээл байгаа. Бид нар анх зөвхөн телевиз, радио, сонин сэтгүүл гэл гадны том самбаруудыг үздэг байсан болоод өнөөдөр тэгэл Facebook, Twitter гэл ингээл вебсайт, имэйл гэл одоо ингээл өшөө Foursquare, Instagram гэл ерөөсөө л маш олон зүйл өдөр их тусам нэмэгдээл бид нар тэрийг маркетингийнхаа яг нэг хэрэгсэл болгож, мэдээлэл түгээх хэрэгсэл болгож ашиглах тийм боломж нэмэгцээр л байгаа юм л. Тийм учраас эднийг бид нэр бүгднийг ашиглаж болно чөлөөтэй. Яагаад бид нэр интернет суурилсан одоо төлсүүдийг, хэрэгслүүдийг илүү их ашиглаад байна гэхэлэр энэ маань хамгийн нэгдүгээрт зардал бага, хоёрдугаарт болохоор маркетингийн зардлын өгөөжийг тооцох боломж зөвхөн энэ л байна. За манай Монголын хувьд те. Харин бусад газрууд бол жишээ нь IPTV гэж байгаа шүү дээ. Одоо монголчууд бүгдөө IPTV-тэй болоогүй учраас яг манай явуулсан зар сурталчилгааг хичнээн хүн гэрийнхаа телевизэр дээр харж исэн бэ гэдэг тоог бид нэр тооцоолох ямар ч боломжгүй аналог систем дээр. За хэрвээ бүгдөө Univision ч юм уу бүгдөө Sky Media-тай олчих юм бол яг манай рекламыг манай тэр захиалгад нэвтрүүлгийг ч юм уу яг хичнээн хүн үзэж исэн бэ гэдгийг бид нэр тооцох боломжтой болно те. Харин захим орчинд байгаа одоо захим хуудас одоо Facebook, Twitter ч юм уу энэ дээр YouTube дээр ч юм уу бидний хүмүүст хүргэх гэж байгаа тэр мессежийг хичнээн хүмүүс хүлээж авч тэр түүний дараагаар хичнээн хэмжээний борлуулалт маань нэмэгдсэн бэ гэдгийг бид нэр харьцуулан тооцох тийм боломжтой байна. Тийм учраас дэлхийд яриад ерөөсөө эдгээр хэрэгслүүдийг түлхүү ашиглаад эхэлсэн. Бид нар ч гэсэн түүнээс хоцрох одоо ямар шаардлага байхгүй тэнийг хүмүүс нь шүү дээ. Тэгээ дээрээс нь зардал маш бага. Одоо сонин сэтгүүл телевиз гэх юм бол 1 секундын рекламыг одоо 1500-аас 5000 төгрөгийн хооронд цацуулж идэг. 1 секунд телевизээр юм гаргахад тэрний хооронд бол бид нар тэр мөнгөөр эдгээр дээр бол маш их юм хийж чадна. Эхний жишээ бол түрүү ярьсан Акумагийн $200 зарцуулаад борлуулалтаа мэдлэг хэмжээгээр өшгөжсэн. Энэ бол ерөөсөө л яг бодит жишээ. За тэгээд энэ уламжлалт видеонууд чи яах юм бэ гэсэн юм гарч ирээд байна. Телевизэр 100,000 хэрэглэгчтэй болохын тулд радио эхлээд 38 жилийг зарцуулсан гэдгсэн тийм нэг тоо байд юм лээ. Хин яаж гаргасан мэдгүй. Дараа нь радио болохоор 13 жил зарцуулж исэн гэдэг. Тэгсэн чинь интернет болохоор 4 жилийг зарцуулж исэн. Тэгсэн чинь түүний дараа iPod тоглоулагч тэр 3 жилийг зарцуулж исэн байгаа юм. Тэгсэн чинь Facebook ерөөсөө 9 сарын дотор 200,000 хэрэглэгчтэй болж исэн. Гэ бодглохлоор эдгэрт байгаа эдний одоо хэрэглэгчдийн тоо мөн цаашаа одоо тархах тэр одоо хурд маань бол асар хурдтай юм байна гэдэг ойлголтыг нэгдүгээр тавьж байна. За хоёрдугаарт бид нар яагаад энийг сонгож байгаа юм гэхээр бид нар өнөөдөр телевизээр юу үзэж байна вэ гэдэг байна.
бид нэр өнөөдөр яг телевизээр сонгож үзээд байгаа мó? Эсвэл тэр телевизээр гарах контентын одоо агуулгын сонгож үзэж байгаа мó гэдэг чинь айгүй чухал болчих. Өнөөдөр за Монгол улсад үйл ажиллагаа явж байгаа 20 гаруй телевиз байгаа юу? 40 бөөх. Тэр телевизүүдийг би яг л одоо за энэ UBS гэдэг телевизийг л үздэг. Би яг UBS гэдэг телевизийг үзэж байгаа гэж хэлэх хүн одоо бараг байхгүй болсон баг. Ягаад тэгэхээр UBS дээр миний үздэг ямар нэвтрүүлэг байна? Өөр телевизээр миний үздэг ямар нэвтрүүлэг байна? Би яг тэр нэвтрүүлгээ л ярина. Тэг гисэн чинь би яг тэр нэвтрүүлгийг үзэхийн тулд цагийг хүлээж аваад үзэх надад шаардлага байхгүй болсон. Ягаад тэгэхээр тэр нэвтрүүлгийг бүгд YouTube дээр тавигддаг. Би дуртай үедээ хүссэн нөхцлөө бүрдүүлж агаад YouTube-ээс тэр нэвтрүүлгийг үзэх шаардлагатай бол үзнэ. Үүнтэй нэг айдлаар одоо сонин. Өнөөдөр би Twitter дээр 2000 хүн дагахад миний дөнгөж сая авсан мэдээллийг маргаашийн сонинд нийтлэнэ. Тийм учраас би ямар сонин унших шаардлагагүй болсон. Сонин унших шаардлагагүй надад тэр одоо хэрэгцээг мэ Twitter хангаад өгчдөг юм. Тэг гих мэтчлэн одоо энэ уламжлалт мэдээллийн хэрэгслүүд маань угаасаа л бидний амьдралаас одоо ингээд өдөр ирэх тусам хасагдаад тоглоомоос гараад явж байгаа. За тэгээд захин орчинд ерөөсөө PR хийх нь зөв юм байна гэж ойлгосноо. Тэгээд нэг яаж хийх юм бэ гэхээр ерөөсөө энэ дөрвөн зүйлийг л ихний ээлжинд ашиглах хэрэгтэй юм байна л. Хамгийн нэгдүгээр вебсайт. Захин хуудас бол бидний одоо захин орчинд байх брошюр. Бид нэр одоо нэг брошюр гаргалаа гэхэд тэрэн дээр одоо ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллүүдээр цөмийн гоё багцлал гоё хэвлүүлэл тэгэл хүн таалагдахаар ингээ өгдөг. Яг тэрэн шиг захин орчинд зүгээр яг брошюраа хийгээд тавьчихна гэсэн. За гэхдээ маа брошюр бас онцлогтой байна. Тогтмол мэдээлэл оруулж идэг. Тогтмол мэдээлэл оруулснараа яг бидний одоо харилцагч хэрэглэгч биднийг одоо харж байгаа хэн байна тэднэрт бол тогтмол мэдээлэлээ өгснөөр илүү одоо ойр тэр мэдээлэлтэй хүн чинь илүү их мэдээлэлтэй хүн чинь сонголт хийхдээ амар болдог. Бидний сонгох магадлал өндөрсөн. Зөвлөмжүүдийг оруулах гэдэг. Энэ бас яг муу адил. Тэгээ энэ дараа бас нэг жишээн дээр харуул. Зөвлөмжүүдийг оруулснаар яг манай бүтээгдэхүүн үйлчлэхийг ямар нэгэн байдлаар хэрэглэх нөхцөл нь үүсчээд байдаг. Тэрийгээ би өөрөө мэдэхгүй. Эсвэл яаж хэрэглэхээ мэдэхгүй байдаг ч юм уу. Ийм хүмүүст тусласнаар одоо манай байгууллага бүтээгдэхүүн үйлчлэхэд итгэл маань угаасаа нэмэгдэнэ. Түүний дараа түлхүүр өгүүдийг ашиглах. За түлхүүр өгүүдийг ашиглах гэдэг дээр энэ ч одоо банкны салбарт ажиллаж байгаа айгүй олон юм байна. Тэгээ банк дээр чинь ямар түлхүүр өгүүд байх вэ гэхээр банк гэж латин үсгээр хайхад аль банкны захим хуудас эхэлж гардаг вэ гэдэг чинь асуудал байна. Дараа нь хадгаламж гэж хайхад ч юм уу, зээл гэж хайхад ч юм уу. Өшөө банкта одоо түрүү зөндөө карт ярьжсэн. Яг цалингийн карт ч юм уу, олон улсын карт гэж сухад аль одоо энэ юу харуулж байгаа шиг байна те. Гэж Google дээрээс хайхад аль банк нь хамгийн түрүүд гарч ирж ийн вэ гэдэг чинь одоо яг л бидний ажил болчихж байгаа байхгүй. Наатахаа авч. За тэгээд захим хуудас маань мэдээлэл өгөөд мэдээлэлээ бид нар байршуулчлаа. Гоё яг л нэг захим картынхаа тухай тэ кредит картынхаа тухай мэдээллүүдийг оруулчлаа. Зөвлөмжүүдээ оруулчлаа. Дэлгүүр өгүүдээ бүгдийн гоё ингээ оруулчлаа. Тэгээд манай захим хуудас их унших вэ гэдэг. Одоо сүүлийн үед харин интернет банк гэж үсээд одоо захим хуудасаар маш олон харилцагч нар дамжиж орж байгаа. Тийм учраас магадгүй банкн дээр тэр захим хуудсанд орсон мэдээллүүдийг харж чадж байгаа. Гэхдээ буцаад сошиал нэтворкуудтай бүх захим хуудас холбосон байх хэрэгтэй болчих. Инглээр ямар ашигтай юм бэ гэхээр манай мэдээллийг авахыг хүссэн
мянган магадгүй Facebook дээр байж. Тэгэхэд бид нар захин хуудсан дээр мэдээлэл оруулахад давхар Facebook руу оруулснаар манай захин хуудсанд хандах одоо хүмүүсийн тоо нэмэгдэх нь ойлгомжтой. Жишээ нь за нэг зээлийн тухай мэдээлэл орууллаа гэхэд тэндээс 1000 хүн тэрийг хараад за нэг 50 хүн манай захин хуудсан дээр хандлаа. Магадгүй тэр хүнд зээл сонирхож исэн бол магадгүй хажууд нь карт тэг хэрэгцээ гарцсан байсныг тэр хүн мдээгүй явж иж анзаараагүй явж иж болох байсан. Тэгээд орж ирсэн 50 хүнээс маань магадгүй дараагийн мэдээллийг үнсэх юм. Тийм магадлал маань нэмэгдээд явчихна гэсэн. Тийм учраас за видео дүрстэй тийм агуулга байх юм бол YouTube ч юм уу те. Зурагтай байх юм бол Facebook, Twitter ч юм уу. Зөвхөн текст байх юм бол Twitter ч юм уу. Ерөөсөө л бүгдэн дээр нь ингэж холбож өөртөө захин хуудастай ингэж холбож ажиллах нь биднэрт одоо мэдээлэл илүү их олон хүнд хүрэхэд ашиг тустай юм а гэсэн санаа хэлж. За түрүүн давтагдсан сошиал медиагаар нэгэн зэрэг мессеж илгээх магадгүй одоо нэг байгууллагын Facebook хуудсан дээр би Facebook-ээрээ лайк дарсан, Twitter-ийн дагцсан ч юм уу те, YouTube-ийн дагцсан, вебсайтынх нь RSS гэдэг одоо мэдээлэл шинжлэх болгонд имэйлээр хүлээж авдаг тийм юм байна. Тэрэн дээр би дагцсан ингээд байж иж болно магадгүй. Гэхдээ би өнөөдөр бүгднийг ингээд зэрэг хараа суухгүй учраас аль нэгийг нь харж байгаа. Тэгээ таймлайн гэдэг зүйл чинь өглөө бичсэн мэдээллийг би орой магадгүй Twitter рүү орсон бол тэр мэдээллийг би олж харахгүй. Тийм учраас аль болох олон одоо сошиал нетворкуудаар зэрэг энийг тарах хэрэгтэй. Мөн дээрэс нь дөрөв локагийн хэлжсэн твиттэй ч юм уу хүйцэг ч юм уу тийм өөр тийм төлсүүдийг ашиглаж яг хүмүүсийн идэвхтэй цагаар нь энийг гаргах хэрэгтэй. Тэгээ эндээс манай захин хуудсан дээр аналитик гэж зүйл байгаа. Одоо бүгдөө тэрийг асуугаад IT-гийнхантайгаа яриад хийх хэрэгтэй. Байгууллагын захин хуудсан дээр тэр аналитик ямар ашигтай юм гэхээр байгууллагын захин хуудсан дээр ямар мэдээлэл дээр хизээ хаанаас юугаар ямар насны яас эрэгтэй эмэгтэй ямар хүүсний ямар ерөөсөл боломжтой бүх зүйлийг гаргаж ирдэг. Жишээ нь үнгүүгээр ашиглах гэхэд Google Analytics гэж байгаа. Яг бидний энэ тавьсан мэдээллийг хэн сонирхоод байгаа юм бэ гэдэг чинь аягүй чухал. Магадгүй бид нар зүгээр л нэг олон улсын картын тухай мэдээлэл гаргалаа гэхэд дотоод байгаа хүмүүс илүү сонирхоод байгаа юм уу, гадаад байгаа хүмүүс илүү сонирхоод байгаа юм уу гэдгийг бид нар илүү харах хэрэгтэй. Тэгээ илүү сонирхож байгаа лугаа чиглэсэн бид нар маркетингийн арга хэрэгсэл тэд нар зориулсан мэдээлэл тэд нар одоо зориулсан тэр боломжуудыг бид нар боломжуудыг харуулсан мэдээллүүдэд илүү өгөх нь биднэрт илүү хэрэгтэй. Тэгээд ингээд тооцоол чинь тэгээд тэднийг хянах хэрэгтэй. Одоо яг түрүүчийн танилцуулсан тэр твиттер нэг хаштаг үүсгээл тэр хаштагаар давхарсан бүх мэдээллүүдийг харж болдог гэдэг шиг үгээр бас хайж болно. Үнэхээр яг манай салбартай холбоотой тэр түлхүүр үгүүдийг хэн хаанд ямар байдлаар ашиглаж байна гэдгийг бид нар байн харж авах хэрэгтэй. Одоо манад ийм болдог. Зүгээр нэг хүн Twitter дээр ч юм уу Facebook дээр эсвэл өөрийнхөө хувийн блог дээр одоо асуудлаа бичдэг. Тийм болцсон. Асуудлаа бичээд өөрийгөө хүрээсэн хүмүүстэй тэрийг хуваалцдаг. Гэхдээ тэрийг нь маш олон хүн уншаад нөгөө байгууллагаас магадгүй татгалзах тийм сэтгэл төрдөг. Тийм учраас бид нэр тэрийг тийм олон хүн уншихаас өмнө төрүүлж олж илрүүлээд тэнцээ хариу арга хэмжээ хийх тийм зайлшгүй шаардлагатай. Тэгээ өглөө өчигдөр хэн мэнд орчихын юун дээр тэр юуны жишээ гарснаг уу? FedEx юм билүү? Тэ? Яг тэр хэдэн өдрийн дараа тэрийг мэдээд тэр хугацаанд маш олон хүнд тэр бичлэг үзэгдсэн, маш олон асуудалд орсон байсны дараа мэдж байгаа. Түүнтэй адилхан жишээ манайд ч гэсэн зөндөө болдог. За блог захин хуудас байсаар блогоор яах юм бэ гэдэг. Захин хуудас блог хоёр юугаараа ялгаатай юм бэ? Захин хуудасд мэдээ оруулж болж байгаа. Ахаа блогд яагаад мэдээ оруулах хэрэгтэй юм бэ? Гэсэн ийм зүйлүүд бүгдөөнд нь байгаа. За өмнө нь болохоор захин хуудас 2.0 гэдэгт нь одоо би нэг мэдээ оруулдаг. Локанада
тэнцээ сэтгэл бичдэг, би хариу бичдэг ч юм уу. Ийм зүйл байгаагүй. Зөвхөн яг онлайн дэсэн тийм боршуур ярьдгүй амьд биш. Тийм цахим хуудастай байсан бол одоо өнөөдөр бол бүгд цахим хуудасаараа дамжуулан хоорондоо харилцах боломжтой болсон л. Гэхдээ цахим хуудастай ч юм уу компани тэр логотой харьцахаас илүү блогоор дамжуулж харьцах юм бол яг хүмүүсийн одоо сэтгэл зүйн хувьд арай энгийн байдаг. Тийм учраас блогийг бид нэр хит албан бус энгийн байдлаар бичих хэрэгтэй. Энгийн найрсаг тийм зөвлөгөөнүүдийг ч юм уу бид нар блогоор дамжуулж хүмүүст хүргэх хэрэгтэй. Энгийн найрсаг магадгүй тийм жоохон хошин маягаар илэрхийлсэн тийм мэдээллийг бид өөрсдөө захим хуудсанд тавих юм бол тэр бол бас тийм албан биш одоо албан ёсны бис санагдана. Тийм учраас байгууллагын бас захим хуудсанд муугар нөлөөлөх магадлалтай. Тийм учраас бид нар блогийг ашигладаг. Блог дээр өшөө оруулж байгаа нийтлэлүүд маань маш сайн ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд нөхөрсөг байх хэрэгтэй, амьд харилцаатай байх хэрэгтэй. Бидний оруулсан нийтлэлд ямар нэгэн сэтгэгдэл ирсэн, ямар нэгэн хариу үйлдэл ирсэн бол тэрийг нь бид нэр цаг алдахгүй хараад бас нэг хариу үйлдэл өгч явах хэрэгтэй. Гэсэн сан. За ингээд SEO гэдэг хайлтын системийн оновчлол энэ хайлтын системийн оновчлолыг ер нь өөрсдийнхөө байгууллага дээр ашиглаж байгаа ч юм уу тэрийг анзаарч харж исэн ч юм уу тийм хүмүүс ер нь хэр их байна? Байна. За. Окей, яг хөө бид хөөкүн гэдэг байгууллагынхаа өмнөөс яг өөрийнхөө ойлгоцоо оруулаад ингийн байдлаар оруулж бичнэ гэдэг ааш тийм. Яг байгууллагын албан вебсайт гэж байдаг. Байгууллага дээр юм тийм албан блог гэж байх хэрэгтэй. Байх ёстой бол байвал ер нь за ойлголаа. За блог яг өөрийн вебсайтаар байх ёстой юм уу? Эсвэл би энэ байгууллагад ажилладаг тэр байна гэж яагаад би блогоо бичих ёстой юм уу гэсэн асуулт тавьж. Энэ бол яг л бидний одоо байгууллагын ч юм уу нөхцөл байдлаас шалтгаалсан зүйл. Бид нар өөрсдийнхөө байгууллагын захим хуудсан дээр блог гэсэн зэсүүсгээд тэнцэнэ блогоо бичих болно. Мөн өөрөө зөвхөн хувийн байдлаар блогоо бичсэн ч болно. За энэ дээр нэг юм шүү. Манай компанийн хувьд болохоор бүгд хувийн блогтой гэж ярьж компани захим хуудсан дээр биш хувийн блогтой. Энэ яагаад ийм байдаг вэ гэхээр хүн төвтэй бизнес эхэлдэг, хүнээ боддог, хүнийхээ одоо энэ тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харагдах нь илүү чухал гэж үздэг байхгүй юу? Байгууллага харагдахаас илүү тэнд ажиллаж байгаа хүмүүс харагдах нь чухал гэж үздэг. Тийм учраас байгууллагын логоны ард биш яг тэр хувь хүн өөрийнхөө үднээс блогоо бичдэг. Харин нөгөө талдаа байгууллага магадгүй яг байгууллагынхаа өмнөөс маш олон нийтлэл дээр их хандлт авахын тулд блогоо бичдэг тийм систем байж болно, тий? Тэгээ энд чинь бас яг нэг брендинг компани хийх үү, бүтээгдэхүүн дээрээ хийх үү гэдэг яг энэтэй адилхан байна. Одоо Procter & Gamble гэл байгууллага байждаг, Nestle ч юм уу, тий? Тэгсэн чинь тэр байгууллагуудын компаниас илүү бүтээгдэхүүнүүд нь илүү брэнд болсон. Тэгээ Head & Shoulders, Pantene гэдэг юм уу, Tide, Ariel яг тэрнтэй адилхан. Биднэрт аль нь илүү ашигтай вэ гэдгийг бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. За хайлтын системийн оновчлол гэдэг түрүүн яг ярьж исэн. Тэгээ түлхүүр үгүүд дээр маш сайн тоглох гэдэг. За бид нар өнөөдөр яг нөө их карт яригдчихсэн. Картын идэвхжүүлэлтийг хийх гэж байлаа гэхэд тэр карттай холбоотой мэдээ, блог, одоо юу гэдэг видео, зураг, постэр аль болох карт захим тэр нөө карт гэсэн үг орсон ч юм уу те. Тийм одоо агуулгуудыг маш ихээр хийх хэрэгтэй. Тэгээ маш ихээр тараах хэрэгтэй. Тэгснээрээ магадгүй тэр карт гэсэн үгээр хайхад, цалингийн карт гэж хайхад манай захим хуудас хамгийн түрүүнд гарч ирнэ гэсэн үг болчих. За мөн одоо ингээд та бүхэн зүгээр өөрснийхөө захим хуудсыг ч юм уу Google дээрээс ингээд бичээд хайгаад ч юм уу ингээд харангуут ч янз янзын юмнууд байдаг л. Домен нэр нь гарч ирнэ. Доор нь тэгсэн чинь хийсэн технологийн тухай гараад идэх байхгүй. Ууг нь бол доор нь манай яг үндсэн үйл ажиллагааг товчоор илэрхийлсэн тийм үг байх хэрэгтэй.
meta description, meta tag ч юм уу те. Яг биднийг ямар үгээр хайвал гарч ирэх юм бэ гэдгийг тэр цахим хуудсан дээр тохиргоо хийсэн байх ёстой байдаг. Тэгээ манай байгууллагууд зарим нь бол хийдэг, зарим нь болохоор тэрийг нэг анзаардаггүй. Тэгээ бид нар яагаад тэгэхээр өөрсдөө тэрийгээ сайн мэдгүй байгаагаасаа тийм зүйлийг бол орхигдуулаад байдаг. Тэр ихтэй амар чухал зүйл гэдгийг мэдж авах хэрэгтэй. За энэ нөгөө нэг хэрэгтэй мэдээллүүдийг хүмүүст тэр блогийг хүмүүст яаж хүргэх вэ гэдэг жишээн дээр энэ захим үндсэндээ энэ бол захим хуудас everyday гэдэг дэлгүүрийг угаасаа бүгдээрээ мэдж байгаа. Эдгээр захим хуудсан дээр яаж хандлт авд юм бэ? Яг хүнсний дэлгүүрийн захим хуудсан дээр хүн юу сонирхож орох ёстой вэ? Хаягийг харах гэж орох юм уу? Холбоо орох, утсыг харах гэж орох юм уу? Эсвэл тэнцээ зарж байгаа бүтээгдэхүүнүүдийг харах гэж орох юм уу? Тэнгүүд энэ захим хуудсан дээр одоо яг нэг хэрэглэгчдийг татахын тулд юу хийж ийм вэ гэхээр хүнсний мэрэгжлийн зөвлөхүүдийг орж ирсэн тэдний зөвлөгөө бичиж байна. Мөн захим ном хийж байна. За нэвтрүүлэг хийж байна. Энэ бас яг нэг хүнстэйгээ холбоотой, худалдааж байгаа бараа бүтээгдэхүүнтэйгээ холбоотой нэвтрүүлгийг хийж байна. За бүтээгдэхүүнүүдийн сонголт ингээд танилцуулгуудыг хийж байна. Тэгээ амтлагаа сэтгэгдэл мэдээллийн сан. За аяллаа явцад хоол хүнсээ хэрхэн хадгалж авч явах вэ? Энэ яг л нөө биднэрт хэрэгтэй тийм зүйл байна. Тэгээ хүнсний аюулгүй байдлын талаар яриад ирэх юм бол эрүүл хүнс everyday гэсэн мессеж магадгүй биднэрт буух магадлал өндөр гэсэн үг. Тийм учраас өөрсдийнхөө захим хуудсан дээр зөвхөн яг л за манай карт бол яг ийм гоё 20 өнгөөр гардаг, дуртай зураг хийж гардаг, ийм хугацаанд гардаг ч юм уу. Тийм мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр яг хүмүүст яг хэрэгтэй юм нь юу юм бэ гэсэн тэр мэдээллүүдийг хүмүүсийг татах тэр мэдээллүүдийг илүү их оруулснаар хүмүүсийн одоо итгэлцлийг илүү их бий болгож чадна гэсэн жишээ. За тэгсэн чинь бид нар нэг өдөр тутам одоо яг нэг дэлгүүр өгүүдээрээ ч юм уу байгууллагынхаа нэрээр тийм мониторинг хийж явах хэрэгтэй гэсэн байнга хайж явах хэрэгтэй гэсэн жишээг би харуулах гэдэг. Энэ болохоор сүү компани дээр гарсан тийм бүр яг кейс болсон байхгүй юм. За энэ дээр юу болсон бэ гэхээр энэ мэдээлэл нь болохоор зүгээр энэ хувь хүний блог дээр гарсан. Блог дээр тавьсан. Энэ дээр дүүгээ төвөөс тараг авсан чинь дотроо муулсан хөгжирсэн байлаа гэдэг энэ чинь бичлэгийг тавьсан, зургийг авч тавьсан. Ингээд ийм блог пост бичсэн. Тэгээд ийм болонгууд нь тухайн байгууллагын захим хуудас руу орж ирсэн. Тэгээд утас руу залгаж үтсэн гэж. Тэгсэн чинь ямар ч хариу байгаагүй. Тухайд яг ажилд харж исэн. Тэгээд энэ бичлэг зурагтайгаа тавигдсан чинь маргааш нь Нивсцэг юм байна, залууцэг.com гэх мэтлээ 10-аад тийм нэг портал сайтууд энэ мэдээллийг аваад цааш нь тараацсан байхгүй. Сүү компани ийм болсон гэд факттай ингээд бүх бичлэгтэй зурагтай ингээд тавьсан чинь сүү компани тийч юу ихэ мэтгэлцсэн. Ингээд энэ яагаад вэ гэд бүр 2 өдрийн дараа ахаад Нивсцэг юм байна. Залууцэг.com гэд хамгийн их хандлт авдаг эдэн сайтуудад албан ёсны хариу гэж бичиж байгаа байхгүй. Мөнгө төлөөд за ийм хэрэглэгч биднэрт гомдол гаргасан. Тэрний хариу нь бид нар бол ISO олон улсын стандартыг мөрддгөө. Тэнгүүтээ нэг үг байсан юм аа. Мөрддөг сүү хувьцаат компаниас монголчууд бие биенээ дэмжин ажиллахыг уриалж байна гэсэн ийм мессеж өгч байна. Одоо тэнгуут нь тэр хэрэглэгч магадгүй тэр хөгжтэй таргийг худалдаж авснаар сүү компаниг тэгж одоо аваад тэгээд тэр таргаа хаяад тэрүүгээрээ сүү компаниг дэмжиж гинэ гэсэн үг болж байгаа байхгүй. Хинч тэрийг хүсэхгүй. Тэгээд нөгөөдгийнх нь хариуд ахаад блогцсон. Тэгээд нөгөө блог нь ахаад цаашаа үргэлжлээд явцсан. Энэ нийтдээ 2 блог нийлээд 300,000 гаруй хандлт авсан. Тэгээд энэ ихтэй сүү компани тэр борлуулалтанд нөлөөлөх хэсгийг бол тэрийг бол би мэдэхгүй. Гэхдээ энэ бол хар PR болчихно л гэсэн үг.
бид нар тийм болохоор магадгүй бидний тухай муулаад хаа нэгэн газар хин нэгэн бичсэн байхыг үгүйсэхгүй. Бид нар өнөөдөр нэг хүн гомдоосон чинь нөгөө хүн гарч явахдаа тийм зүйл бичгийг бид нар үгүйсэхгүй. Тийм учраас бид нар тэр дорн тэр хүнтэй өөрөөсөө шууд харилцах, хариу өгөх тийм бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн санааг хэлье. Тэгэх юм бол энэ блог, энэ нийтлэл 300 гаруй мянган хүнд очихгүй гэсэн. Тэрнээс хамгаалагдчих бол. Тэгээ үүнийг эрсдлийн удирдлага гэж хэлэх. Магадгүй бид нар захиалгад нийтлэл бичүүлдэг. Ямар нэгэн арга хэмжээтэй холбоотой ч юм уу, шинэ бүтээгдэхүүн гарсантай холбоотой ч юм уу, шинэ үйлчлэгээ нэвтрүүлж байгаатай холбоотой, шинэ хөрөнгө оруулагчтай болсон, ширээ хуваалцсан. Ямар нэгэн хүмүүст эерэг сэтгэл өгөх төр мессежийг хүргэхийн тулд бид нэр олонний танил ч юм уу, олон хүнд хүрч чадах тэр байгууллага болон хувь хүнийг сонгож бид нар нийтлэл бичүүлдэг. Тэрийгэ зацуулдаг. Сонин дээр ч юм уу, захин хуудас, веб портал сайтууд дээр ч юм уу, юугаар ч хамаагүй. Гэхдээ миний зүгээр ажигласнаар тийм нийтлэлүүдийн дор маш их хэмжээний сөрөг сэтгэлдлүүд ирчдэг. Сөрөг сэтгэл. Юу энэ чи юу эднийх чинь тийм биш үү? Тийм байсан шүү дээ. Тийм байсан. Худлаа ингэ чи тэгж байгаа юм гэж. Тэрний хатад гисэн гэл. Тийм зүйлүүд дээр бид нэр бас ямар хариу үйлдэл хийх ёстой гэдгээ бэлтгэлтэй авах хэрэгтэй. Хэрэглэгчийн дүгнэлт нийтлэл буюу яг саяны төсөв компанидэр гарсан тэр блогийг бол шууд жишээж авч үзэж болно. Хэрэглэгчийн үнэлгээ шүүмж, магтаас ашил, алдаа тогтол энэ бол яг бүгд яг л энэс ч олон хувилбар байгаа. Тэднийг бид нар өөрснөө бодож гарах хэрэгтэй. За ер нь захин орчиндх байгууллагын PR гэдэг зүйл маань бид нэр товчлоод хэлэх юм бол ямар мессежийг хинт хүргэх вэ гэдгээ тооцоолоод хэрхэн хүргэх вэ гэдгээ бодох асуудал байна. Тэгээд нөгөө төвөр бидний тухай хэн юу ярьж ийн гэдгийг байнга шалгаж харж авах хэрэгтэй. Тэгээд товчлоод хэлэх юм бол ийм ойлголт байгаа. Тэгээд асууж ярилцах зүйл маш их байгаа. Бүгд өөрсдөө тохиолдсон, өөрсдөөсөндөө байж болох тийм кейсүүдийн тухай ярилцж болно. Тэгээ миний үндсэндээ үзүүлэх слайд маань л ингээд дуусч байгаа. Тэгээ одоо ингээд чөлөөтэй ярилцъя. Одоо энэ дээр нэг сонин зүйл сошиал медиагаас бусад юу мэдээлэл хэрэгслийг бүгдийг худалдаж авч болдог байсан. Телевизэд ч юм уу те сонинд ч юм уу төлбөртэй мэдээгээр шийддэг, тавиа шийддэг байсан бол хэдэн порталуудад нөгөө сүү компани төлбөртэй мэдээ тавьцснараа нөгөө блогчдын асуудлыг шийдчихэж гэнэ үгүй байгаа. Тэгэхээр хамгийн ялгаа нь нөгөө сошиал медиа хэрэглэгчдийг хязгаарч худалдаж авч болдгоо л ялгаа нь орж байгаа. Боломжтой одоо яг медиас үүргэсэн. Тийм болохоор яг энэ төлбөртэй мэдээ тавина гэхээс илүүтэйгээр зүгээр энэ хэрэглэгчтэй шууд уулзаад нөгөө жилийнхэн тарагны хэрэгцээг бэлгэлждэг ч юм уу те. Буцаагаад нөгөө энэ одоо дэлгүүрийн хадгалалтын бургаас уулын залруулцдаг ч юм уу те. Илүү нүрээ ил гаргахгүй цаана ингээд юу гэдэг төлбөртэй мэдээ шийдчихнэ гэж бодоод байгаагаараа тэр порталууд тавьсан мэдээнээс илүү энэ блог нь илүү ер нь уншигчтай болж исэн. Тийм сайн нэг санал та. Тэр нэмээд түрүүний төлхөөрөө бүлэгтэр би дөнгөж сайрны Худалдаа хөгжлийн банкны залуучууд харуулъя гэж бодоод би зүгээр веб-ийг гуглдж үзсэн. Тэгээд гуглдээд ер нь тухайн таа ч гэсэн одоо өөрсдөө байгууллагуудынхаа веб-ийг ч юм уу гуглдээд үзэж болно л да. Google дээр танай байгууллагын веб ч нөө description дээр байна уу төлхөөр өгч нь ямар. За энэ ингээд худалдаа хөгжлийн банкны веб пэйж. За тэгвэл байхгүй дээр нь ярьж байгаа юм. Бага хүмүүс байгаа. Бага. За тэгвэл ингэж байна. Худалдаа хөгжлийн банк гээд веб бичээд үзэнгүүт нөө description гээд байгаа хайлтын систем оновчлог ялгаа хамгийн нэгдүгээр гэрийн даалгавар чинь ердөө веб ядаж descriptionтэй болгож байгаа гэж байгаа. Технологийн хүмүүс л хэлнэ гэсэн. Би нэг description гээд одоо худалдаа хөгжлийн банкыг одоо танай гадаад харилцагч ч юм уу вебээс Google-ээс хайж үзээд танайхаа юу гэж уншиж байгаа нэхээр Эл Соронзон бол байгууллагын банкны зах зээлд эзэлсэн нэр хүн маань иргэдийн зах зээлд нэвтрэх том хөшөөрөг болж байна гэдэг энэ description-ээр танай
вебийг төсөөлж байна. Танай вебээ нөгөө хайлтанд тайлбарлаж өгч байгаа тайлбарч нэ гэсэн үг. А зүүн нь болохоор ямар хөө байдлаар хийж болох вэ гэхээр эрэг жишээ нь болохоор за бид нар ингээд вебээ тавиад хайлт хийж үзье л да ялгаа авахгүй тийм үү. Тэгээ new media marketing agency, digital marketing, social community engagement, and creative development firm. Эднийх нь бол ийм creative ийм одоо тий одоо social хэрэгжлийг бөөцөлдөг ийм байгууллага юм а гэдэг. Эхний даалгаварч нь танай веб description дээр байна уугүй юу гэдэг шалгах заяа. Эхний даалгавар. Нөгөө нэг SEO хайлтын системийн оновчлог гэдэг байгаагийн чинь хамгийн нэгдүгээр level 1 гэсэн үг. А хоёрт нь болохоор яг хөр энэ веб ч нөрөө дэлгүүр хөвгтэй байх хэрэгтэй байхгүй. Энэ веб ямар дэлгүүрүүгээр хайхад гарч ирдэг байх ёстой юм бэ гэдгийг та нар оновчилж өгөх ёстой гэсэн. Энийг бүр цааш нь ингээд судалдгийг ямар дэлгүүрүүгээр жилд хэдэн хүн хайлт хийж байна. Өрсөлдөөнтэй өрсөлдөөнгөө дэлгүүр гэж байдаг. За бүгдээрээ одоо энэ дээр нэг интернет маркетинг гэж хайлт хийгээд үзье л та. За түрүү нөө банк гэж нэрээр кириллээр хайлт хийж яажсан шүү дээ. А би энэ шүү. За шилдэг карт гэж би хайлт хийсэн. Гэсэн чинь шилдэг Монголын шилдэг карт гэдэг энэ ямар ч бүр мэдэхгүй. Ямар ч банк биш, ямар картыг би сайн мэдэхгүй. Гарч ирж байгаа. Тэгээд доошоо явж ирснаас CT-ийн нэг энэ карт энэ одоо технологи байгуулах учраас карт гэдэг үгэн дээр түлхүүр үг хийж идэр тоглолт хийсэн байгаа байхгүй юу? Маш дээвэр гарч ирж шít хайлттай юм. За тэнгууд голом оллоо дээр тавиулсан голомтын мэдээ гарч ирж байна. Шилдэг 20 одоо юу ч гэх юм. Тэгэхээр энэ мэдээ бас их хяналт авсан учраас хайлтанд энэ дээвэр бүртгэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хайлтын програм нь өөрөө яаж ажилладаг вэ гэхээр одоо энэ програм нь яаж ажилладаг вэ гэхээр эхлээд user name-ийг тухайн вебийн домен хаягийг хайгаад дараа нь болохоор энэ user name-үүдийг хайгаад дараа нь түлхүүр өгүүдийг дээвэр индекслээд гуравт нь болохоор хамгийн их хяналт авсан тухайн өгүүдийг дээвэр индекслэдэг байхгүй. Тухайд энэ програмын логик нь өөрөө тэгж ажиллаж байгаа. Хамгийн их хүн ороод байгаа, хамгийн их хүн хандаад байгаа тэр мэдээллийг дээвэр гаргаж ирдэг. А энэ их хүнд хэрэгтэй юм байна гэж ойлгож санаа логик нь тэгж ажилладаг. А мөн сошиал дээр байгаа мэдээллүүд дээвэр гарч ирэх магадлал өндөртэй байдаг. Сошиал нэг олон хүн хандлагатай гэдэг утгаараа. За энэ одоо ингээд доошоо ийм юм гарч. За түрүүний банк гэж серч хийсэн яаж гарч ирж байгаа юм бэ? За энэ хас банк гарч ирж байгаа юм. За хас банкны алдаа юу вэ гэхээр мөн description байхгүй гарч ирж байна. Холбоо барих, салбар нэгж, сайтын бүтцгээ нөгөө нэг зэснүүд нь өөрөө description ороод гараад ирж байгаа. За энэ мөн л нөгөө нэг юмуд яачлаа юм гээл те. За ер нь ингээд description-тэй байгуулах байхгүй. Энд хас банк яагаад төрүүлж гарч ирж байгаа юм ихлээр энэ домен нэрэн дээр TDBM цэг имэйл гэж байна. Хас банк болохоор домен нэрэн дээр оруулсан учраас энэ нэгдүгээрт гарч ирж байна л да. Доменыг эхлээд индекслэх. За хаан банк гэж байна. Хаан банк гэдэг нь магадгүй хас банкнаас хандлтаараа бага байсан юм уу? Энэ HTTPS Ер нь хандлтаараа STS юм байна л да. Тэг өмнө гарах хэрэгтэй л да. Тэгээ энэ нэг нэгдүгээр энэ бас алтан байгаа шүү дээ. Тийм тийм. Тэг нэг тий H1 title гэж байгаа юм. Тэр даралт авсан гэсэн үг байхгүй юу? Тэр утгаараа дээгүүр иргэдийн банк гэдэг үгний энэ банк гэдэг үг хамгийн түрүүнд индекслэгдэж байгаа юм. Энд чи банк гэдэг үг хоёр орц. Хас банк иргэдийн банк гэдэг үг хоёр орц. Тэгээд нэгдүгээр гарч. Тэгээд хаан банкны энэ үг гарч ирж байна. Энэ л тайтл юм тийм. Тэгээд капитал банкны бас тайтл юм. Зарим вебүүд нь бүр тайлж байхгүй харагдаж байгаа юм өстэй тийм. Юун зэрэг төвлөрч ир гэдэг нь. А тэгээ бас нэг юм байгаа. Сошиал медиатай холбож байгаа юм гэхээр хараа Google Plus-ыг мэдэн шүү дээ тийм. Facebook ч гэсэн юу гэдгийг линктэй холбогдоод бас энийг хийж эхэлж байгаа. Юу гэхээр SEO сошиал медиаар илүү холбож гисэн. Яасан бэхээр Google Plus-аар аккаунт хүмүүс байна. А тэгээ Google Plus-аар нэвтэрсэн те тодорхой хэмжээний цирклуудыг үүсгэсэн те өөрөө найзуудтай хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр яг тэгэхээр тухайн Google Plus дээр байгаа найзууд нь те чам зориулж ямар нэгэн банкны мэдээллийг ч юм уу шеэр хийсэн байж бодъё те чам харагдахаар. Тэгвэл бас хайлт систем хэрвээ search engine дээр enable хийсэн бол те зөвшөөрсөн бол тэр нь бас дээгүүр гардаг. Тэгэхээр нөгөө хайлт системийн дээр давхар нөгөө шеэр хийж шууд харагдаж байгаа юм байна. Жишээлбэл Facebook бол Bing-тэй хамтарч ирэхдээ бас ирээдүйд бас тийм хүчээр явах гэдэг юм байна. Өөр сошиал медиад байгаа таны тэр пэйж лайк дарсан байна уу үгүй юу те одоо хэлцэгчээ тэр чинь шууд таны Google юм уу тэр Bing-ийн одоо search-ээр үзүүлэлтэд шууд нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Тэр явандаа бол ер нь сошиал медиа бол хайлтын системд танай сайтын одоо үзүүлэлтэд шууд нөлөөлдөг болж байна гэж байна.
Тэгээд энэ вебүүдийг болохоор веб дээр би нэг зүйл нэмж хэлэхэд вебийг одоо яг компаниудын ашиглаад байгаа яг хэлбэр нь ер нь л яг өгүүлбэр захиалж байгаагаар илүү тийм боршуур хэлбэртэй ер нь ашиглаад байгаа нь дийлэнхтэй Монгол хөгжөөд байгаа. Ер нь веб хоёр тал руугаа их ер нь хөгжөөд байгаа. Бараг веб нэг тал руугаа их вебүүд жишээл коммент авахгүй байх жишээтэй ч юм уу. Коммент хаацсан хүмүүсээс хэд их дайрал дээр нэгээс аагаад коммент хаацсан. Тэгэхээр зүгээр цаасан боршуур захин орчны энэ хоёр ялгаа нь болохоор захин орчинд бол маш том визуал тийм юу гэдэг бүх төрлийн контентын хэлбэрийг харуулж болдгоор хамгийн даваа байхгүй. Видео, зураг тийм үү. Бүх төрлөөр ямар ч гоё янз бүрээр зохион байгуулж болно. Хоёрд нь болохоор шууд энд харилцах тийм боломжийг өгөх веб дээр бүрдүүлж өгөх хэрэгтэй байтал эсрэгээрээ болно хаагаад байгаа байхгүй. Тэгээд хаагаад байгаа мөртлөө яадаг вэ гэхээр нэрэгдээ сонсъё ч юм уу, харилцагчаа сонсъё аян маян ч юм уу, нээлттэй арганы өдөр гэдэг. Гэтэл энэ веб дээр яагаад өдрөө болгон нээлттэй байдгүй гэдэг бүр тийм том ингээд асуултыг эсрэгээр таммаар байгаа. Энийг болохоор хаачаад идэг, айгаад идэг. Гэсэн мөртлөө нээлттэй арганы өдөр гээд зөндөө зардал гаргаад бөө хүмүүс автобус мөнгө, унааны мөнгө чирэгдэл гаргаад хүмүүс ирээд байдаг ч юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа боршуур гэд нэгт харах нь зөв. Гэхдээ харилцдаг тийм боршуур байгаарэ. Бас зөвхөн цаасаар хэвлэлдэг дээр боршуураас гадна илүү тийм мэдээлэл их оновчтой зохион байгуулах, олон мэдээллийг зөв харуулах юм уу? Та нар ингээд Apple-ийн вебийг ороод харах юм бол юу байдаг вэ гэхээр хамгийн сүүлд идэвхжүүлж байгаа нэг л бүтээгдэхүүн байдаг. Та нар орж харсан те Apple.com гэх нэг л бүтээгдэхүүн байдаг. Тэрнээс чинь ийм их юм байдаг байхгүй. Иргэд хүн ороод шууд энэ бүх мэдээллийг хизээч уншдаггүй. Яг нэг үгээр та нар ингээд анализ дээр яг ороод үзэх юм. Яг call to action. Иргэд хүн ороод энэ яг юу хийх ёстой гэдэг үйлдэл нь өөрөө тодорхой байх ёстой. Тэгэх юм бол та нар вебийг зөв зохион байгуулж байна гэсэн санаа. Apple бол маш сонирхолтой. Тэгсэн мөртлөө веб дотор зүгээр тийм агуулга байхгүй мүү гэж бодохоор тэр веб дотор асар их агуулга байгаа байхгүй. Энэ вебийн зохион байгуулснаас илүү их агуулга байгаад байгаа мөртлөө архад хэрэглэгчид тийм ойлгомжтой. Энийг манайх идэвхжүүлж байгаа шүү. Өмнө нь гаргасан бүтээгдэхүүн энэ шүү. Доор нь яг 3 бүтээгдэхүүн, дээр нь яг идэвхжүүлж байгаа бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийг нь хажууд 3 видео л байдаг. Нэг нь технологийн үнэн ярьсан видео, нэг нь дизайнер нь ярьсан, нэг нь лонч хийж нээлтэн дээр илтгэл тавьсан илтгэл. Ингээд 3 видео байна шүү дээ. Вебийг зохион байгуулах. За, өөр нэг юм нэмж хэлэхэд энэ веб дээр сайн description-ыг ярьсан юм уу? Түлхүүрөг веб дээр яаж түлхүүрөг оруулах вэ гэдгийг чинь тэр технологийн хүмүүстэй ч юм уу та нар веб эсвэл хөгжүүлж байгаахдаа шаардлага тавиад бид нар энэ вебээ ийм үгээр хайгаад гаргаж ирдэг баймаар байна гэдгээ тэр веб хөгжүүлдэг хүмүүстэй захиалах хэрэгтэй. Мөн судлаад түлхүүрөгүүдэд тодорхойлж гаргаж ирэх шаардлагатай байдаг юм байна. За тэгэнгүүт энэ түр өгөөгөл SEO буюу хайлтын системийн оновчлол гэсэн бас e-book ч юм уу тэрнтэй холбоотой блог нийтлэлүүд бол манайханд ер нь зөндөө байгаа. Тэгэхээр сонирхол бас манай сайтаар тэр монгол хэлээр бичсэн бас PDF орнууд бас байгаа шүү дээ. Эндээс илүү дэлгэрэнгүй авсан тийм. Тэгээд энэ орд нэг юм хэлчихэ. Юугаар сүүлийн нэг юм хандлага байгаа шүү. Яг тэгэхээр ингээд компанитай удирдлагууд ч юм уу те маркет руу болохоор юу хийсэд вэ? Манай сайт руу ороод хүү их цаг зарцуулаасаа л гэж хүсэн шүү дээ те. Цаг зарцуулаас хүсэн их юм уншаасаа гэж хүсэн. Тэгэхээр яа гэвэл нэг нүүр утсан дээр маш их мэдээлэл тавьчихдаг байхгүй те. Айгүй бол мэдээлэл тавиал юм портал утас шиг ийм байх гэдэг. Компани дүрхтэй тэр өгөх гээд байгаа мэдээлэл нь юу гэхээр гол маш цоо мэдээлэл дээр урт хугацаа зарцуулах нь илүү чухал гэж бодсон юм. Угаасаа хүн тэр мэдээллийг уншихгүй шууд ядан гараалаа. Жишээлбэл нэг кино театрын жишээн дээр яаж юм хэрэг оронгууд ингээд портал шиг байна гэдэг байна. Тэ? Илдвээ юу гэдэг тэднийг ингээд вэдер ч юм уу тэ цаг агаар орон нутгийн мэдээлэлтэй эсвэл тэнтэй холбогдлоо өөр мэдээлэл өгч тийм. Хүн тийм мэдээлэл уншихад болцсон. Гол юм юу гэхээр орлоо юу гэдгийг за кино театрын жишээ аваад үзэх юм бол тэ хүн яах гэж орд юм ихэд тэр хүн дээр танхим сонирм шүү дээ. Юу сонирмоо зүгээр кино сонирм. Киноны хэдэн цаг тарж байгаа киноны трейлер юу юм те? Киноны зургууд ханаа. Тэгэл болоо. Тэгэхээр тэр гурван мэдээллийг л гоё томоор байлуулаад шууд нүдэнд харагдаад тавьдаг ч гэсэн. Тэр мэдээлэл маш шууд солигддог гэсэн. Тэгэл хүн үзсэн мэдээлэлтэй сайн үзээд тэрэн дээр цаг хугацаа зарцуулах боломжийг нь олгоод өгч болж байгаа. Эсвэл тэр их мэдээлэл авлаа гэх тэр хүмүүс тэрийг уншаад суугаад ингээд цаг зарцуулаад танаа сайт нэг хандлт өгсөн гэж байна. Тийм бас хандлага энэ бол яваад байна. Тэгээд
вебийг одоо тэр user experience хэрэглэгчид илүү ойр веб гэдэг бүр одоо сүүлийн үеийн хандлага нь тийм болоод байгаа байхгүй. Өмнө нь вебийн хандлага нь хамгийн их юу гэдэг нь агуулга багтаах гал хамгийн их юмыг өгөх гол байдаг байсан бол одоо болохоор яг хэрэглэгч орж ирээд вебд яг юу хийх ёстой вэ? Call to action ямар нэгэн гол үйлдэлтний хөтлөх тал руугаа яваад байгаа байхгүй. Яг хамгийн сайн брэндүүдийн вебүүдийг та нар ингээд анзаараад ах юм бэл яг л тэр зарчмаар веб Европ хамт ороход те зүгээр л одоо юу гэдэг юм маш ойлгомжтой. Цөөхөн мэдээлэл харин интернет нагцаад байна. Тэгэхээр та яд вебүүд дээр ч гэсэн яг энэ сошиал интернет маркетинг, дэвшилт маркетингийн гол суурь нөгөө гал голомт чинь энэ виртуал орчин том нийгэм гэж танад төсөөлөл үзэх юм л дээ. Ингээд бидний бодит нийгэмтэй зэрэгцээл хажууд нэг виртуал орчин том нийгэм үүсчихэд байгаа байхгүй. Тэр нийгэм дотор та нарын босгох тэр гэр оромжтой болохоор яах вэ? Веб чинь мөн сошиал гудамжуудад босгох одоо нэг хүмүүсийг зочлуулах бүтээгч нь болохоор тэр Facebook пэйж ч юм уу тийм. Тэгэхээр нэг виртуал нийгэм байна. Тэр дунд гэрээ босгоод веб барина гэдэг чинь гэрээ босгоод хүмүүсийг урьж штэ. За манай руу ороод тэр тий одоо манай гэрээр ороод гар гэдэг ч юм уу тийм. Twitter болохоор бид нар юу гэж ярьдаг том хурлын зал гэж хашгиндаг байхгүй. Twitter дээр бол байнга хилцүүлэг том хурал болж идэг. Тэр хурлын зал танай компани байр суурь байждаг. Facebook-ингүүд нэг том өргөн чөлөө авахгүй. Squad-ын талбай гэдэг шиг. Нэг өргөн чөлөөд тэр хүмүүс тэнд цуглаад байж хахад бас л тэнд та нарын орон зай байж байгаа. Тэгэхээр гэр орон чинь хүн ороод ирэхэд ямар хөө байх хэвтэй, гэрт чи орж ирээд хүн юу хийх хэвтэй, гэрт чи орж ирээд хинтээ яаж харилцах хэвтэй гэдгийг сайн төлөвлөөд тэгэхээр яг л энэ нэг нийгэм байгаа шүү гэдгийг хамгийн чухал нь ердөө эндээс таад ингээд энэ дэвшилт маркетинг ердөө ойлгох гол цөм юм чи тэр болж харж байгаа. Тэнд нийгэм байна. Хүмүүс тэнд амьдарч байна, танилцж байна, харилцаж байна, хайрлаж байна, дурлж байна, гэрлж байна, тий. Хүүхдтэй хүртэл нэр өгж байна. Хүүхдтэйгээ нэрийг өгөхдөө хүртэл Твиттерээс асууж байна. Яг л тэнд ингээд буцалж байгаа байхгүй юу? Ууралж байна, хүмдэж байна. Бүх сэтгэл хөдлөл тэнд явж байгаа юм. Тийм учраас тэнд бид нар байгаад хүнийг яг ингээд зөв үед нь тий хэрэгтэй мэдээлэлээр хангаад сэтгэлд нь гоё бүрээл илүү гоё тийм хүнийг хайрлах ер нь маркетинг хүнийг энд хүнтэй илүү ойр байх тэр боломжийг бол энэ дэвшилтэд суугаад өөрөө олгосон байхгүй. Мөн төрөлхтөнд хязгаарч ийм медиа, ийм харилцаа холбооны юу бол өмнө урд өмнө нэг хөгжиж байгаагүй. Гэтэл ойрын нэг 20 жилдээ л энэ өөр хандлага болчихж байгаа. Судлаачид бол ойрын 20 жилд энэ маш хүчтэй хандлага болно гэдгийг бол тодорхойлсон. Тэгэхээр бидний гол юу гэдгийг те одоо Facebook, Twitter ч юм уу энэ үл нэг зарим нь бол чухал биш. Энэ бол цаг үрдэг гэхээс илүү бид нар болохоор шин дэвшилтэд юмыг хурдан ашиглаад хурдан тэндээс ач холбогдол ашигаа тэндээс хүртэх нь чухал байгаа байхгүй. Тэрээс биш Twitter сүрнүү тэг хизээ 10 жилийн дараа ч юм уу тэр ашиглахгүй болно гэдэг нь биднэрт сонирн биш. Хамгийн гол нь багчуудыг л бид нар хурдан ашиглах. Яг одоо ихтэй ингээд зөөрлөд үзье л да тийм үү. Хамгийн тухайн үед ном сум бол тухайн үед дэвшил байсан учраас ном сум зохиосон хүмүүс хүчтэй байсан шиг тэрний дараа буу зохиосон Европод хүчтэй байсан шиг мэдээлэл төр ч гэсэн эдгээр чи өөрөө зэвсэг байхгүй. Зэвсэг. Тэгэхээр хин тэр зэвсгийг хурдан одоо эзэмшнэ үү? Хин нь хурдан тэрийг ашиглаж чадна уу? Тэрний байр суурь үргэлж ордон юм. Хин хоцрон тэр үргэлж хоёрт юм. Тэгээд одоо та нар ингээд дотроо ингээд нэг ингэж асуудаг хүмүүс Монголд тэ яг энэ дэвшилтэд маркетингийг хэн одоо яг сайн ашиглаад тэ Монгол кейс амжилттай кейс ямар кейс аа гэж захирлууд голчлаа асуудаг юм. Хэн энийг ч ашиглаад байгаа юм. Тэгэхээр бид нар буцаагаад нэг асуулт тавьдаг байхгүй. Та үргэлж хоёрт явахыг хүсдэг юм уу? Та үргэлж хоёрт явахыг хүсдэг юм уу гэж асуудаг байхгүй. Яг л энэ асуулт. Яагаад заавал хэн нэгэн амжилтанд хүрэхээр та нар араас нь энийг ашиглах гэдэг вэ? Яагаад өмнө та нар ашиглаж болдгоо тий? Яагаад энэ хандлага тренд бий болчиход байгаа тэрэнд амжиж орж болдгоо юм бэ гэсэн тийм үг аа. За энэ нэг веб байна л да энэ Европ маань. Энэ веб руу ороод ингээд эмийн нэр зөөрөө бичнэ үү. Энэ нь болохоор бид нар user Монголд байгаа юм бол хамгийн их user experience web гэж бид нар үзэж байгаа. Ороход нэг олон тийм тест ч юм уу мэдээлэл юу ч байхгүй. Эмийн юм экспорт ч юм үйлдвэрлэлийн компани веб руу ямар зорилгоор ер нь орж болох уу гэдгийг бидний бодож хийсэн юм шиг байна. Тэгээд орохоор зөв нэрээ бичнэ гэж. Тэгээд сайр чингүүд магадгүй тэр мэдээллүүдийн энэ нь санал болгох гэж юм. Тэгээд та нар ингээ сайн вебүүдийг ухаад үзэх юм бол яг ийм хэрэглэгчд илүү ойр болоод байна. Улам л ойртой байгаа. Улам энгийн болоод ердөө ганц нүүр
олон ингээд доошо дэше гүйлгдэг юм олон багсаал тийм. Тийм их юм. За түрүүнд би нөгөө юу үзүүлдэг вэ? Дэлгүүр рүү харуулдаг гэж хэлсэн юм. За энэ дэлгүүр рүүгээ би за Ctrl Alt U гэдэг энэ ашигладаг хүмүүс бол Ctrl Alt U гэдэг дараад вебийнхаа source-ыг харж болно. Web source new media marketing agency гэж байна. Энэ вебийн source-ыг бид нар харж байна гэсэн. Тэгэхээр тооны бидний яриад байгаа энэ description гэдэг чинь энэ description new media marketing agency гэдэг хайлтанд гарч ирээд байгаа. Энийг хийчихгүй юу гэдгээл тэр веб хүчилж байгаа хүмүүстэй шаардлага тавь заяа маркетер. Дараагийнх нь болохоор доошлоод энэ meta keyword гэж байна. Meta keyword гэдэг нь энэ түлхүүр өгөөдөө хайлт хийхэд манай компани веб гаргаж ирнэ гэдгийг манай бид нар энэ веб дээр ингэж ажилласан гэсэн. Тэгэхээр та нар бас энэ дээр ажиллана гэсэн. Одоо банкуд ч гэсэн энэ түлхүүр өгөн дээр өөрчлөлт хэрэгтэй байхгүй. Ямар түлхүүр өгөн дээр за банк гэдэг түлхүүр үгийг хас банк нэгэнд хэлжинсэн юм бол дараагийн түлхүүр үг дээр хэн өөрчлөлт хий. Карт гэдэг үгэн дээр аль банк гарч ирэх юм. За одоо тийм илүү VIP картууд дээр хэн өөрчлөлт хийж юм те. Эсвэл яг иргэдэд чиглэсэн үйлчлэгээ зээлээрээ хэн өөрчлөлт хий гэдэг ч юм. Энэ түлхүүр үг болгон дээр түлхүүр үгийг эзэмшнэ гэж байдаг байхгүй. Түлхүүр үгэн дээр нэгэн л дээгүүр гараад ирдэг, ранглагддаг болсон бол тэрийг хөөчлөхөд маш их төвөгтэй. За одоо бүгдээрээ нэг энэ дээр бяс нэг хайлт хийгээд үзье л. Интернет маркетинг гэдэг үгэн дээр хайлт хийгээд үзье. Интернет маркетинг. За интернет маркетинг гэдэг үгэн дээр хайлт хийгүүд яад вөхөр захин маркетинг блогспот энэ блог номер 1-т гарч ирж байгаа. Энэ блогийн хаяг нь тайтл нь бол интернет маркетинг гэдэг үг байгаа учраас мөн энэ блог бичигдээд 6-7 жил болсон гэдэг утгаараа мөн энэ ранглалтаа нэг үн цэнийг ранглалдаг байхгүй юу? Тэр мэдээлэл хэр удаан байрлсан гэдгийг бас нөгөө ранглалдаг. Тэр нөгөө рангийн програм. Энэ тэгэхээр номер 1-т байгаа. Хоёрт болохоор слайд шеэрдээ байрлсан энэ нэг слайд хүний бэлдсэн нэг юм презентацийн гарч ирж байгаа. Мөн энэ ялгаа байхгүй слайд шеэр чи өөрөө сошиал нэтворк байхгүй юу? PDF файлууд, документ шеэрлдэг сошиал нэтворк гэдэг утгаараа дэвэр хангалтж байна. За тэнгууд интернет маркетинг email гэдэг веб 3-т гарч ирээд манай интернет маркетинг хийсэн e-book 4-т гарч ирж байгаа. Манай веб гарч ирж чадахгүй байгаа мөртлөө скрипт гэдэг энэ дээр байрлсан энэ e-book гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар e-book агуулгын маркетинг энэ төрөйг яриад байгаа ач холбогдол нь ердөө л энэ байхгүй. Вебэрээ бид нар энэ дэлгүүрөөр өрсөлдөж яагаад чадахгүй. Энэ бол цаг хугацаа илүү орно. Тийм учраас бид нар сошиал нэтворкээр өрсөлдөд тавт нь болохоор манай нөгөө нэг YouTube дээр бэлддэг интернет маркетинг цуврал нэвтрүүлэг нь 5-д гарч ирж байгаа байхгүй. 5-д гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар судалж үзээд вебээр өрсөлдөд хэцүү учраас сошиал орчинд өрсөлдөе гэдэг утгаараа энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Бид нар нэвтрүүлгийг яагаад дэвшилтэд маркетинг гэж яагаад нэрлэегүй? Яагаад дэвшилтэд маркетинг гэж нэрлсэн шалтгаан нь юу вэ? Ихэвчлэн хүмүүс энэ үгээр хайлт хийж байна гэж гарч ирсэн учраас яг нэр томьёоны үед интернет маркетинг болгож байна. Тийм үү. Тэгээд дараа нь 1-2 жилийн дараа хүмүүс ойлгоод эхлэхээр бол дэвшилтэд маркетинг гэж хаах юм бол манайх номер 1-т гарч ирнэ. Яагаад тэр энэ үгийг манай компани одоо эзэмшсэн байгаа гэсэн. Дараа нь өөр компаниуд гарч ирээд мэдээж энэ дэлгүүр өгдөр өөрсөлдөлтөнд. Тэр үед манай бас л адилхан ингээл тэр тэднэрд ялагдахгүй өөрсөлдөх хэмжээнд оновчлоо хийх хэрэгтэй гэсэн санаа байна. Тэр iPhone 5 гэж байна. Юу Apple сайт гэж юу яаж вэ? За тэгнэ. За би энэ дээр нэг ясна. Энэ зүү компаниуд хайлт хийж байгаа. Өөрийнх нь веб нь гарч ирээд, гуравт нь өөрийнх нь Facebook нь гарч ирээд, дөрөвт нь Montfresh-ийн сүү гэдэг үгээр хайлт гарч ирээд, тавт нь iNet дээр тавьж ирсэн 40,000 орчтой түүхий эдэ авгая гэсэн энэ PR-ын мэдээ гарч ирээд, тавт нь Biz Network дээр сүү компани сошиал хэрэглэгчтэй мартахгүй гэдэг блог гарч ирээд, доор нь мөн түрүүний блог нийтлэл гарч ирж байгаа. Тэгээ энэнийх нь эзэн нь Лусан дорж blogspot.com гэдэг миний блог байна. Сүү компани дээр би зочлоод энэ блогийг бичсэн байхгүй. Гэтэ надад захиалаагүй. Зүгээр яг би үндэсний үйлдвэрлэлд дэмждэг тэр сэтгэлгээгээр энэ блогийг бичсэн. Тэгээд одоо яаж юм тэгэхээр хэрвээ сүү намайг шагнах хэрэгтэй байхгүй. Би эдний компаниг сүү компани сошиал хэрэглэгчтэй мартахгүй гэдэг энэ мессежээр хайлтын систем би 6 гаргаж ирдэг болсон байна. Гэтэл өмнө нөгөө нэг сүү компани хөгжөлтэй сүү гэдэг чинь тухайн үед жилийн өмнө хайлт хийхэд эхний энэ 5-д гарч ирдэг байсан байхгүй. Тийм хүчтэй хандлт авсан байсан тэр блог. Одоо бол тэр
эхний 3-4 буралт хуудсан ч гарч ирдэг болсон байл л дээ. Гэтэл эхний нүүрэнд сүүг ийм гоё мессежээр гаргацсан байх те. Сүү компани надтай уулзах хэрэгтэй байхгүй. Яг тэр шиг танай тухай ингээд бичсэн байх юм бол танай байгууллагын тухай бичсэн байх юм бол тэр үнтэй л уулзах тийм үү. Тэр нөгөө Disneyland-ийн те нөгөө нэг Harry Potter-ын цайзыг босгодог шиг те. Тэдний компани хэн бичиж जैन, хэн дэмжиж जैन, зөв хүмүүс, түлхүүр хүмүүсээ олж авах гэдэг чинь. Энэ санааг. За. Энэ нөгөө хайлтын юм бас бүртгэж байгаа. Google ер нь бол их их хайлтууд бол Google дээр үндэслэж гарч ирж байгаа. Google дээр бас яг ямар үгэн дээр яаж гарч ирэх үү гэдгийг нэгэнт хандлтаараа маш их хандлт авдаг тийм үгнүүд дээр бол өрсөлддөг тийм юмнууд бол байгаа. Тэнд нөө Google AdSense гэж байдаг. Одоо жишээ нь яг нэг ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр том компани байна гэж бодъё л дээ. Nike, Adidas ч юм уу те. Спортоор шивч. Тэнгүүт чинь яг тэр саксны пүүз гэж хайхад аль нь төрүүлж гарч ирэх вэ гэдэг чинь тэр хоёрын тулд амар том өрсөлдөөн болчих. Тэгэнгүүт магадгүй тэр хоёрыг гаргах мөнгөний хэмжээ бол тэр хоёр хинч адилхан төлж чадна. Гэхдээ яг Google хэнийг нэгдүгээрт гаргаж ирэх вэ гэдгийг чинь Google өөрөө зохицуулах тийм боломж байгаа хэрэг. Хин илүү төлснийг нь дээр нь гаргана. Тэр уус зах зээлийнх нь хууль юмч. Тийм юм байдаг. Тэгээд зөвхөн AdSense-ээр одоо бид нар ямар нэгэн захим хуудас веб руу ингээд ороод ямар нэгэн хайлт хийнгүүт чинь дээр нь эхлээд төлбөр төлсөн нь доор нь ингээд хайлтанд дээгүүр байр эзэлж байгаа нь гарч ирдэг шүү дээ. Зөвхөн төлбөр төлөөд маш хэмжээний борлуулалт хийж чаддаг нэг Nexic өвгний нэг кейс байсан. Тэр аюу хөөрхөн. Тэр өвөө ерөөсөө гутлаал хийн надаа ямар ч өөр зав байхгүй. Би барыг бизнес зав байдгүй гэж байгаа. Гэхдээ та тэгээ яаж зард юм бэ гэж би Google-д мөнгө төлчихдээ юм аа гэж байгаа. Google зүгээр мөнгөө төлөөд тэр гутлыг хайнгуучна кобой гутал газархна ингээ кобой гутлаал хийж идэг. Тэгээ Google-д мөнгө төлчдөг. Google тэнгуут нь тэрийг нь өөртөө зохицуулаад тэр өвөөгийг гаргаж ирээл мөнгө шилжүүлэл өвөө гутлаа игээл явуулаад итгэдэг тийм бизнес хийдэг үгийн тухай кейс. Ийм байна. Flash платформ нь шүү дээ. Энэ бол цагаа өнгөрөөж систем. Жишээлбэл Flash бол одоо ямар төвшөнд хэрэглэж байгаа гэхэд тоглоом, онлайн тоглоом бол зарим нэг төрлийн одоо ялч одоо үнэхэр веб дээр хийх боломжтой те. Тэгтээ нөгөө юу гэдэг захим орчинд гэж ил хагдаад шаардлагагүй тийм контентуудыг ашигладаг. Яаж юм гэхээр жишээлбэл Google Pay бол Android дээр жишээлбэл угаасаа iPhone бол дэмждэг юм. Android бол дэмждэг байж сахинаас зогсооцсон. Тэгээ яаж юм гэсэн чинь Flash file бол цаана ганцхан файл. Нэг вебсайт үлээ тэрэнд юу гэдгийг ингээ бүтэн агуулгыг тэр бол цаанаа үсрээл нэгээс хоёр Flash том файл үүсгэх юм гata тий. Жишээ нь тэр задрахгүй. Тэр хайлт системд өртөхгүй. Тэрний доторгоо текстүүд, аудио, видео ямар ч задрах боломжтой. Тэр Google тайлж өгч чаддаг. Блогер гэсэн юм шүү дээ. Тийм, блог гэдгээсээ гадна энэний цаана одоо шинээр гарч байгаа технологи бол HTML5 CSS3 гэж технологи байна. Одоо технологийн жоох ойлголттой юм уу гэж мэдчихэж байгаа. HTML5 CSS3-ыг маш сайн эзэмшсэн сайн хөгжүүлэгч бол Flash хэмжээнд хийж чадна. Тэр одоо тоглоом хийдэг болсон. Та нар одоо мэдэн штэ. Google сүлдээ ингээд нөгөө нүүрэн дээр юм аппликейшн суулгаж болдог болсон штэ тий. Тэдний их аппликейшнд нь HTML5-аар байдаг. Жишээл анх Google HTML5-ыг дэмждэг болоод танилцуулгахдаа яаж ирсэн гэхээр юм Snail гэх нэг юм нэрээс харахгүй нэг тоглоом гаргаж ирсэн. Ерөөсөө курсор дагаад ингээд сансан юм дотор ингээд Google ерөөсөө бидний нэг утсан дээр тоглодог гэсэн тоглоом байдаг штэ. Тэр шууд HTML5 байсан. Хараад тэр хүн харахад Flash гэтээ цаад технологи нь HTML5 CSS3. Тийм байдал болж технологийн дэвшээр шийдэж байна л гэж бодлоо. Flash нь цаа штэ. За ингээд төгөлдөр баярлалаа. За ингээд манай сургалтын үйл ажиллагаа маань энэ хүрээд өдөж байгаа та бүхнийг бүтэн 2 өдрийн турш өөрсдийнхөө ажлыг зохицуулаад ингээд өөрсдөө хөгжүүлэх чиглэлд анхаарсанд маш их баярлалаа.